BYD бүх загваруудаа дэвшилтэд автомат жолоодлогын системийг үн төлбөргүй суйрлуулж, DeepSeek-ийн хиймэл оюуныг жолоодлогын системд нэгтгэхээр зэхэж байна. Энэ нь Хятадын цахилгаан автомашины зах зээлд Tesla болон дотоодын үйлдвэрлэгчдэд өрсөлдөх стратегийн нэг хэсэг юм. Тус компани God's Eye нэртэй жолоодлогын туслах системийг 2023 онд анх танилцуулсан. Уг систем нь төрөл бүрийн камер, радар мэдрэгчүүдэд тулгуурлан машиныг автоматар зогсоолд байрлуулах, ухаалаг хурдны тохируулга, автомат тоормс зэрэг функцүүдээс бүрддэг. Хятад улс нь дэлхийн хамгийн том автомашины зах зээл төдийгүй жолоочийн туслах технологиг өргөн нэвтрүүлсэн улс орнуудын нэг юм. Ихэнх үйлдвэрлэгчид 2 болон 3 дугаар түвшний жолоочийн туслах систем санал болгодог бөгөөд энэ нь жолоодлого болон тооромжлох зэрэг тодорхой үүргүүдийг гүйцэтгэх боломжтой гэсэн үг. Харин BYD компани Хятадд 3 дугаар түвшний жолоодлогын туслах системийн анхны зөвшөөрлийг авсан гэж мэдэгджээ. Бусад брэндүүдийн ижил төстэй системтэй автомашинууд их хвчлэн 150 мянган юанаас дээш үнэтэй борлуулагддаг бол зарим үйлдвэрлэгчид жолоочийн туслах системийг идэвхжүүлэхийн тулд нэмэлт төлбөр авдаг. Харин BYD-гийн God's Eye систем бүх автомашинуудад нь үнэгүй суйрлагдах юм.